Бороо шороо орсон өдөрч банштай загуулгуулад буудан дээр налаагаад кино үзэх шиг сайхан зүйл гэж юу аах вэ? Харин маргааш нь дагзаа маажиж ажил төрлөө бодоод гэрээсээ гарах гэсэн хаалгач нь цоожтой байвал яах вэ? За одоо ер нь нэг ийм л кино ярих гэж байна да. Америкийн нэгэн хотын загасчны эрэг. Тэнд манай киноны гол дүр Джейсон Бороо хэдийн барьчих гээд байд суун. Ганц муу алган бариад чамайг янзлаад идсэн шопрод авсан дүндээ дүн. Явж миний өвгөн амьдралаа ахуугаа бод заа юу. Өөрөө бас тэр цаанаас ирэх уул шиг том үйлнээс сүрдэн гэрийн зүг гэдэн годон. Джейсний сахалдуудын чимэглэл инээ тэрэг гарвал зулсард өгчгсөн нөхдүүд ер нь амралтын байдалтай гүүж мүсэн шигэ байна. Манай хүнч краштай машинаа оруулж тавих гэсэн хаалга онгоодөггүй орхиод орхон тэрэ. За тэгээд янз бүрийн төлбөрийн цаас инээ тэрэг хараад бараасан Джейснийг ажваас бас ажилгүй. Яг бас нь хийм гэж бодож магадгүй л дээ. Мань Джейсон ч ихнэр аан хүү охинтойгоо мөнгө төгрөг муутаж тэр хүүхэндээ болгоод амьдарчихдаг. Боломж олдвол хорооноос шинэ байр гарахыг хүлээгээд жив жава байшиндаа амьдран суугаа ирэж. Тэр нэг бороо орсон өдөр гэрээхнэрээ гацуур авах санаатай гарах гэсэн ихнэр аан байхгүй готлоо олсонгүй. За тэр ч яг охин руу хүү грам 2 нь хаалгаа онгоолгож чадахгүй нэгнээ чи тэнийгээ пранк хийгээд байгаа мó эдрэг гэж нэрэн жинзэг өдөө. Джейсон ч шалгаад үзсэн гэрийн хаалганд өгжээстэй эргэж байгаа зүйл үгүй. Гэрийнхнэрээ хуваагдаж ард урд хаалга дээр дооргүй цонхоо онгоолгох гээд үдсэн аль нь жонгооддоггүй буй юм. Гэхдээ бүр интернет сүлжээ хамаг юм тасраад гадуур дотуур холбоо байхгүй байгаа юм байна. Байдал нэг л золигдсон мэдсэн Джейсон ч хаалга ганц сайн жийсэн эвдэрч байгаа зүйлгүй өөрөө питхийн унахын тэр. Тэгэхэр нь гарлуун бариад ингээд майчигээд цохоод нүдсэн шилэн хагарж байгаа зүйлгүй нэг л хачин тулаад байгаа мэт. Манай хүн ч хэдэ дээр нүдэд байж байсан хөршин гэрэл тусгаж байх нь тэрэ. Арай хорооллоороо төгжигдээ юу гэсэн саахалтын дулмаа гадаа харайлгаж явна шүү. Гэрэн ч бас төгжигчсэн мань хүн тусламж нэг юм дуудахаар харайлгаж жоохон ч гэсэн сэтгэл амарч байгаа юм. Гэхдээ тэгсэн өнөө харайлгасан дулмаа маань байдгүй. Джейсон ч крашийн хаалгааныг хөсч үзээд амжилт олсонгүй. Өөдөд суухдаа хөршүүдэд ажиглах бөгөөд тэдэн дунд one night хийж яваад гатсан азгүй амтж байхын тэр. Арай Сирикер Ричард гоох энэ засгийн газраас бидний аюулгүй байдлын төлөө ингүү яв. Бүтэн хотоороо юм болж шүү. Бүтэн дэлхийн ингүү гэж Джейсон Томан цонхны наан цаанаас харьцаастай. Тэгж байхдаа хашаандаа завтай нэг гарч гойн харийнхан штэ гэж хэв нэг цонхон дээр нааж. Орой болоход гүүгөөд явсан дулмаа байхгүй Джейсны охин энэ өдрийн борооноос л улсан байх нэг л хачин байсан гэж хэлчихэд унтаад өгч байгаа юм. Джейсон чирэг явдлыг эвгүүцсэн торгын ирэн дээр ихнэртэй буу авснаа хэлж хэдэн сарын өмнөөс л аюулгүй биш санагддаг байсан гэв. Шүнч бороо орсоор дулмаагийн найз залуу цонхон дээр налаад өгчээ. Борооноор манай хүний араар хальт юм гүүгээд ч өнгөрөх шиг. Джейсон манч зүгээр суужаад байхгүй хаалгаа өрөмдөж үзсэн. Ер нь модоо цоолж цааш нэвтэлж чадахгүй байна. Тэр бүхэл хан газар нүртэл ялгаагүй байв. Ингэж ямар ч гэсэн нэг зүйл гэрээг нь бүрхчихсэн байгааг Джейсон маань ухаарч байгаа юм. Маргааш ч гэсэн хаалга цоожтой бороо шивэрсээр нэгэн ийм зүйл болсон хойно энэ тэрэ зүйлс бэлтгэхээр боллоо. Тэр нэг зойрны болон дарагдсан пянза гаргаж ирж үлэг гүрүүлийн үеийн CD-гээ жолов. Даанч 2 хон кино. Хоолунд бол 2 сардаа үлбэрж өгөхээргүй манай Монголд байсан болж маха авч чадахгүй 7 хоноод чад. Интернет сүлжээч байхгүй болохоор ус тоггүй болох нь бас цаг хугацааны асуудал болж байгаа юм. Бацаанууд ч гэсэн одооноос гэр орны ажил тусалж хичээл номоо алдалгүй хийх ёстой болов. Цагаад болоход Джейсон ч хүүхдүүдийнхээ хичээлийг хийлгэхээс өөрөө хүртэл залхуураад арай амьдралтай юм зааж өгөхөөр болно. Энэ бол эрдэнэс өвлөгдөн ирсэн загас цэвэрлэх урлаг юм аа сүртнэс. Хажуугаар нь Ричардсон өвөөдөө чааталж энэ балаа юм хэр удахвал та цаашаа нэг бараа сүр харна байгаа гэд үлдээвэ. За ингээд 7 хоног өнгөрөхөд байх байдгаараа аан ажуумаа харин улаан лойлыг өрс цуглуулад эхэлжээ. Бас хөөрхөн галав юулул арга жаргатай. Саагалтын one night хийдэг хоёрч баг амьдралаа бодсон аядай харагдаж байгаа юм. Ричардсон өвөө наан цаан цонхон дээр зогсож байгаад гудамаараа л ижил байдалд байгаа гэдгийг мэддэг. Тэр үгэндээ бас хөөрхөн буу алга санаатай "Гожиж ямар ажил мэрэгжилтэй хөөгд байлээ?" гэхэд би ч ажилгүй гэр зур мэрэгжил гэвэл инженер. Та харин гэж зөрүүлээд асуусан өвөө бол шүдний эмч гэдгийг мэдэж байгаа юм. Манай хүүхдүүдийн шүд цаарчгсан. Ирээд эмчлээд өгөөч гэж хошигнохтойгоо байваа. Энэ яран жулам даймжраад хоолунд инээ тэрээр орсон ах хүү харин хоолгүй болж байгааг мэднэ. 2-7 хоног өнгөрөхөд рүүч цонхон дээр суужгсан ирээвэр хураавар нөхдүүдийг зураад сууж байв. Бороонд ослууд харандааны мөр дагаж хөдлөөд сэтгэлд нэгэлсэвтэй гэж. Джейсон аан 2 балчруудыг сэтгэл зүгээр навс юуулахгүй гэж хэрэндэл хичээгээстэй. Гэрийнхнэрээ бүжгэлж өрөөд руу харин борон дундуур нэг нөхрийг ажиглаастай үлдлээ.
За ингээд хоёр кино хэдэн хөгжмөө сонссоор нэгч миний хүлэмжээ бүтээснээр 1 сар өнгөрлөө гэж. Рууч гадаах нөхрийнхөө зураг хөргийг гаргацсан борооноор эрхийг нь хүлээгээстэй. Сэргэлэн охин байгаа юм шүү. Жохон болохоор гэрийнх нь нохоо утсан юм шиг үгийн тоохгүй. Ядаж байхад хоол унд нь дуусах талдаа ороод сэтгэлээр унаад эхэлсэн байхам. Джейсон борооч эхнэрээ сэргээчих гэж үзээд том хүний сургуулианаас ганц 2 юм гаргаж ирж сурах уу гинэ. Гэхдээ ер нь бодоод байхад энэ сар зээл Univision өгнө гэхгүй. Нэг төрлийн жаргалтай л байгаа юм байна. Гэж хажуумаа сар харсан шигэ яриастай. Гадны ертөнц нэгэнтээ 4 хөлтнүүдийн болсон болохоор чон борооч баг манай хоёрыг амтны өрүүлэнгээр тэнэж байгаа нөхөр шиг ажнаа. 100 сарч нэг юм болж манай хоёрч байгаа боломж олцоогоор балчруудыг баярлуулах гэж үзээстэй. Том хүү Грам нь ээждээ харин нэг бэлэг өгсөн нь хажуумаагийн анхны ургуулсан өдийхөө улаанлайл. Тэгсэн хөршөөр Ричардсон хадагтай нүдэн дээр нь ойчод өгөхөн тэр. Аль талдаа хэцүүдэж эхэлсэн бөгөөд манайхан ч ганц мөн хөгшин нохоо Кейсид хоол унд өгөхөн тааруулж. Борооч нэг шивэрж ороод л ширүү нэг ороод л ер нь болж байгаа зүйлгүй. Тэр нэг шөнө рүү өнөө шөнөөр ирдэг найзаа хүлэнгээ хэдэн тоглоом эмгэлүүлж явсан. Цаагуурн сүйдгөрөө сүйдэг найд явж байдаг. Рууч өшгөө нээсэн нэг нөхөр хар урдаараа сэф хийж ирээд цонхонд наалдсан манд дулмаа. Тэд бүгдээрээ өгчихсэн. Тусламж ирэхгүй. Зүгээр л нуугд гэж зөвгөрсөн айстай хэлээд байж байхад нь усан туслууд түүнийг аваад явна. Манай хэдийн нүдэн жонгоож эргэн тойрноо анзаарсан нэг 8-айлчиг нөхөр дулмааг манчирээд явж байгаа болтой харагдана. Хамаг өшгөө татаж яаралтай гэр бүлийн хурал зарлаж руугаан яриаг нэг юм сонсож байгаа юм. Манай нөхөрч өнөө гаргасан бүдүүч зураг харуулад би хэлэх гэж хичээсэн хинч намайг сонсоогүй. Гэхэд Джейсон чи тэгэж шөнөр түүнийг зүгээр ажиглаад байсан хэрэггүй. Шүн над дээр ирдэг нь их сайн амтэн шиг байсан гэж залруулангуу хэлнэ. Джейсон ч амар байсан байгаагүй биднийг энд хорж байгаа тэр зүйл яавч сайн биш гэдэг. Ингээд хамаг өшгөө татаж үлдээгээд гэрийнх нараа унтцгаахаар болов. Хажир дээрээ хүүхдүүд л айж байгаа харагдахаас манай хоёр томч аль хэдийнэ сэтгэлийн зовнилтой яаж жоохон өдөр оногоо барандаа гэсээр унтана. Маргааш нь цонхоор харуул хатагтай Ричардсон ер нь хэцүүдсэн байх бөгөөд One Night хийдэг гарууд маань маргалдаастай. Джейсон борооч хүүхдүүдээрээ биеийн тамир хийлгэж руу охинч байшингийн багнаас зөөгдөж юу гэдэг үлээ тусаад. Ямар ч гэсэн өнөөхөөс нь болж ханан цуурч хажуугийн яндангийн таг нь унаад ирэв. Өнгөж харуул дээр нь тэнгэр харагдах ба би гармаар л байна. Дааж багтахгүй яндангаа норох үз. Гээд Джейсон зүхэд суусан сэргэлэн руу маань жоохнороо гараад үзэхэр болыг ин. Манай хэдийн байшин доос сууж байгаа бөгөөд тэрийг ганц тогтоож байгаа зүйл нь энэ муу яндан. Руу охин жахааваараа татуулсаар дээш харин нэг юм гараад ирж байна шүү. Гэвч бороо орж эхэлж хурдхан шиг огноо буулгаж аваад байж байсан хөгшин нохоо Кейси гаслаад эхлэв. Хөөргийм нь хадан гэртээ очих болсон байх ба энийг нь мэдэж байсан Джейсон ч их нэртэй хүүхдүүдээ аваад нөгөөрөө ороод кино үзчихвэ. Гэж явуулаад өнөө бууга гаргаж ирэн хөгшин андыгаа зовлонгоос нь салгаж байгаа юм. Нулимс бөмбөрүүлсээр хажуумаа ирэхэд одоо бидэнд нэг асуудал байна. Түүнийг ингээд байлгаж болохгүй. Чи арай хүүхдүүдийг унтсны дараа 100хан тэгэх гээв. Гэж зовсон янзаар гэлэхэд үгүй наа чи нэг л гаргалгаа. Тэрвээ нөхцөл байдал муудал. Үнэхээр муудал Кейси бидэнд хэрэгтэй болж магадгүй. Аимшигтай боловч хатуу үнэнтэй тулсан нэгч маань би хүүхдүүд дээр очлоо. Чи надгүйгээр наатах шийдчихдэг үү? Гэж хамаг ажлыг маань муу бороод маань үлдээгээд явна. Кейсигээс авсан маха хөргөөж аяад үлдсэн нэхий ширийн шатаах гэд гал өрдөс суусан мань чон бороо. Джейсон ч охиноо татсан урдолсоор уудтай нэхийгээ гаргаж өгвөө. Даан жахан бороо орж чон маань үнэр аваад арилаад өгөхөн тэр. Өдөр хоногуд үргэлжилж бороо орох бүрд хөшгөө татаж хамтдаа суудаг болов. Тэр нэг борооноор руу хайртай оргомлоо авчих санаатай хөшгөөс өгсөн нэг 8 альжин нөхөр шууд наалдаад ирж байна. Бүгд байгаа газартаа чимээ гаргачихлгүй сууж өнөө нөхөр маань ч өөр юм шинжлээд яваад өгнө. За ингээд 3 сар өнгөрөхөд манайхан хоолгүй болчихсон өлбөрж өгөхдөрөө тулаад байж байхын тэр. Жохоо охин рууч би өнөөдөр л цадтлаа идчихье. Маргаашнаас би дахиад өлснө гэж гууж гуйшиж сүулдэ бүр ээжтэйгээ шөргөөцөлдөөд хөргөгчөө нээсэн хухаа хоосон. Тэр бүхэл галтогооны шүүгэнэд чхоосон хүү охин хоёр нь өлбөрж өгөхээ энэ үед ойлгож байгаа юм. Джейсон маань 90 хуух юм болохоор сэтгэлээр навс явсан ихнэрээ бид энийг даваа туулна. Энэ нэг л өдөр дуусна. Хүү Грэм нь харин хайртай загаснуудаа цэвэрлжсэн орж ирж аав ээждээ өгч байгаа юм. Охин нь ээжээсээ уучлалдгүйч тэврэлдээд байж байсан манай хэрийн боохоо Кейси нохооны үлдэгдлийг цогцоход яваад өгсөн байдаг. Энийг нь харсан Джейсон ч үгүй би ер нь инженер хүн байна да. Нэг юм бодно байгаа гэсэн аятай гараж руугаа зүгэлвэ. Гарын дорох материалаар үзэж тарсаар хавх хийж дээр нь хөгшин андынхаа махнаас жоохон тавиад яндангаар арын хашаандаа гаргаад аялаа.
Махны үнрээр муу залж чармаа нэрх бөгөөд тоосон юмгүй махын идчгээд "Хөөш, энэ авахч ажиллахгүй байж тээ" гэсэн аятаа хэд шаруулцаад алга болвоо гэж. Манай хүн жахаж гаражтаа үзэж тарсаар арай боловсронгуй юм хийж үнгийг бариа тавлаа. Даанч заяан дутаж татсан даавн сэмэрч унаад залж чар яваад өгч байгаа юм. Өөр нэг итгэлгүй цонхыгоод сууж байхад нь нажуумаа ирж "Чи хэдэн өдөр юм хийсэнгүй. Наадхаа идэ толгой дээгүүр юмаа хий" гэж тавиад яваад өгвөө. Манай хүн ч цохол шаяад байж байхдаа эхнэрийнхэн тарьсан луун гараад нэг санаа олно. Үүр шиг авах хилдэж өнөөх дотроо луунгийн навч шидлээд арын хашаанда гаргасан нэг муу хэрэм орчхов. Бошуухан хааж аваад татсан яндангийн ирмэг тулж унаж ирэхдээ хоосон байх нь тэр. За одоо ер нь хэцүүдлээ гэж байхад өгсөн хэрэм маань өөрөө унаад ирж байгаа юм. Арай ч өгсөн андаа яачхалгүй манай хэд ч баяртай наргагүй хэрмээ зооглоод аялаа. Ингээд нажуумагийн төлөлгөөгөөр хаалт хүртэл газар ухаж гэртээ тариалан авахар боллоо шүү. Нарны гэрэлж оруулах гэж хан цоолож хажуугаар нь Джейсон бороо ангаа хийсээр. Хажуу авийнхных нь дууж гарахаа болж бүгд хөөрхий нөгөө ертөнцлөгөө явсан бол манайхан бүр нэг киногоо 1000 дахь үзээд байж байваа. Гэтэл бодлого тогч тасарч соёл иргэншилд нийгмээс нэг мөр салж байгаа юм. За ингээд нэг мэтгэд 5 жил өнгөрчээ. Нажуумагийн тариаланч гэрийг нь бүрхэж Джейсон тэргүүнийг авахчин болоод гсэн байлаа. Тэр ч удаа усаа хүртэл шийдэж амьдрах эхний хэрэгцээг хангалттай хангаж чадхаар болсон байгаа юм. Харин хүүхдүүд нь өмнөшгөө жоохон байхаа болж сэтгэл зүйн хаврын тэнгэр шиг буюу өсвөр насн дээрээ иржээ. Тэр дундаа Грэм нэлээд хэцүүдсэн харагданаа. Нэг өдөр Джейсон гаражтай байсан сайхан амтнаас ч гэрийнхэндээ үзүүлсэн Грэм хэнд ч хэрэггүйгээд хэрүүлийн алим шидээд эхлэв. Аав ээжийнх нь хувьд ар гэрээ хооллож энэ золгийн бороо дуустал амьдрах нь чухал буюу нэг төрлийн өөрсдөндөө зориг өгөөд байгаа мó хайшин. Грэм руу хоёр чаран гэрийнхээ амьдралаас залхаж гарах талаар бодоогүй маа гэхэд нэг л ацын шалаанд оржээ. Бодлогын хүчтэй бороо орж манайхан ус цуглуулах гэсэн өнөө 8 альжин нөхөр чинь гэрийн хаалган дээр шуудан авчирсан аядаа зогсож байдаг буюу юм. Зүгээр ч зогсохгүй усны туслаар хаалга онгоолгож манайхан ч бушуухан нуугдлаа. Руу шаландаар орсон бол Грэм дээд давхурд Джейсон N2 бараг ил шахуу байв шүү. 8 альжин нөхөрч дуу чимээгээр хүн агандаг болтой байшинг ажиглаастай. Тэгж байснаа дураагч нь хамаг усны ус авдаг машиныг эвдэлж хаяад айн их чинь дараалан юу ч үгүй болгож хаяв. Тэгж явахдаа руу дээр туслаасаа унгаж яг дээр нь хараалгаж явах нь тэр. Азар нэгэн босод андууд нь гаднаас нь дуудаж нөхөр хаалгыг онгорхой чигээр нь үлдээгээд яваад өгч байгаа юм. Гарахын өслөн болсон Грэмч бошуухан бууж ирээд гарах гэсэн хаалга хаагдаж Джейсон түүнийг зогсов. Хэцүүдэлтэй юм да гадаа гертэнц нь харагдаад байдаг. Руу харин 8 альжин нөхрийн туслуулсан усыг амтлаад давстай байхыг нь мэдэв. Тэгээд хөөж удсаар нөхдүүд ер нь өөр гаргаас ирээгүй байх. Хажуу талаа манай хөршүүд болтойг нь. Угаас хүмүүс сансраас илүү далайг судалж чаддаггүй байсан шүү дээ гэдэл олон зүйл хөврнөө. Давстай усч бай давсгүй усч бай хамаг юм сүүдэж өлбөрж өгөхийн эрмэг дээр тулаж аав ээж хоёрч маргалдаад эхлэв. Джейсон яасан ч эцэг хүний байр сууриа заагаад яаж хийж байгаад энэ муу хар аваахад амьд үлднэ гэх бол Грэмийн зөв. Бид энд байгаа дугаас үхэн. Бид сайндаж биш жоохон азтайтай л энд байна гэж нэлээд ширүү юм болж байна шүү. Энэ хооронд ханхунд орсон амтанг руу гаргаж аваад эрхлүүлж байх нь тэр. Уг нь харахад хөөрхөн золиг байсан юм л да манай муур шиг. Даанч рууг маань хазаад зогтаачгаж байгаа юм. Цаад өрөөнөөс орлох тус сонссон Джейсон бороож орж ирж өнөө хөөрх нэг газар дээр нь тонилгоо таян шүү дээ. Рууж оройн халуурж дэмэрээд эхлэх бөгөөд антибиотик хэрэг боллоо шүү. 5 жил голоо зогоохоос өөрийг мдээгүй явсан улсад ямар ацны антибиотик байх вэ? Цогж дууссан Джейсон маань өнөө краш дахь сайхан амтнараа крашийн хаалгыг нүхлэх гэж үзнэ. Хэдэнтэй мөргөж хашгираад ч бүтэхгүй адаг сүлд нь өөрөө ухаан алдаа дуусаж байгаа юм. Тэгж явахдаа манай хүн байшингийн шалан дээр гарсан заацуудыг хараад солиотой хүн аятаа тэрүүгээр нүдэж гарлаа. Байшин доош суусаар өнөө муу хаалт шиг юмнасаа гарсан юм уу та. Тэгээд хагарсан эсхүүдэд дагаж галзуурсан амтэн шиг нойлоо нүдэж эхлэх ба энэч болиулж нөхрөө таймшруулах гэж барьцалдаад авав. Нэг юм амьсгаа авч арсан лом гүм гүн орсон байш шүү. Манай хүнч доош нүдэж ухсаар бохрын хоолойн шугамыг гаргаад ирхэн тэр. Энэ үгээр дамжаад Ричардсээ өвөөгөнд очив. Цаа чи нэмч тэгэхээр антибиотик байж ил таараа гэж Джейсон маань хэлснээр явхаар болж байгаа. Даанч гаргасан нөхөн жижиг дахиад жоохон ноцолдог болоход бидэнд цаг байхгүй. Би юуныг миний ээлж гэж нажуума зоригтой наргагүй хэлээд Ричардсон гах руу явхаар болноо. Сүлжээ мөлжөөгүй байхад нөхдүүд бас камертай холбоо өгсөн муу усны хоолой руу оруулаад байгаамаа. Аз таарахад хэдэн гарахтай таарснаас бусдаар аюулгүй явсаар Ричардсон гой 0-ын хананд тулж ирэв. Мань хүн ханыг түлхэж үзсэн нурж байна. Тэгтэл гэнэт холбоо салж Джейсон жараас нь орох гээд ухаж гарлаа.
Айж явсан Грэм харин гэрэл харж аавдаа хэлснээр ээж нь эссэн мэд мэлтийгээд Ричард сунганд байж байх нь тэр. Хатагтай Ричардснаас үлдсэн юм нь ясал байх бөгөөд цааш явсаар хайгаад байсан антибиотик олов. Энэ ачуумат сэтгэлийн өөрлөөрөө өнөө хоёрт цонхон дээр дальж идэл харуулж зогссон. 8 айлж нөхөр ард нь ирцэн эсгэрж байваа. Золоор чимээг өхөн нуугдож явсаар хонголд орж ирсэн ус дүүрчигсэн Ричард гоо өнхөлцөг авангаа алдана. Цааш ээж хоолоогоор бажигдаж явсаар оосроо зүүгээ зогсож байсан 8 айлж нөхөр гараад ирж байгаа юм. Нөхрийнхөө буугаар хэдэнтэй хуссан тоож байгаа цэцүүлгүй харин дээрээс нь өнөө хоёр маань дадаж аврагданаа. Джейсон ч бошоохон ханаа цохиж нураагаад усны хоолойг хааж хаалгаад өгчээд үлдээв. Ингээд нэг юм Ричардсон гоогоос авсан балга ус им хоёроо өгч рууг сэргээвэ. Джейсон бороо чихнэртэйгээ жичуулзаад тэр дураг удахгүй буцаад ирнэ. Тэгэхэд хүүхдүүд аваад дээвэр рүү гараарай. Намайг яаж чарлсан ирэх хэрэггүй шүү. Гэж мэгээд ахгүйж гэрийнхнээ бодож өөрийгөө золигт гаргах найдаа янзна. Энийг нь сонссон Грэм тэглээгээд бид таны араас удахгүй л явна. Хэрвээ тэд орж ирж байгаа бол бидэнд гарах ч гэсэн өчөөхөн боломж байгаа. Гэж хэлсэн гэн ээж нь дэмжиж энэ муу бор овоохоод амьдрал үгүйг бүгдээрээ ойлгож байгаамаа. Тэгэд оролдооч болтгоо үзгээр болж ганц инженерийнхээ толгоогоор мань 8 айлжинд занг уйлдэв. Краш доодаг сайхан амьтныхаа дугуунд олс хүлж тостосоо бэлдэж тэр бүхэл баг гарын бууг хийгээд гисэн байлаа. Бороо Жорж нөхдүүд үүлнээс бууж ирж байгаа бололтой. Тэгсэн яндангаар нь ус цутгаад байшингийн дүүргэж ингээд чи загасчлаарай гэсэн аятай бүх зүйл усан давтав. Энч цонхон дээр нэг нүцгэн гарыг харах ба өнөөх нь герт нь орж ирээд Джейсон лөө зүглэж байна шүү. Энэ ажимаа өнөө тостос аваа асааж мань 8 айлжийн анхаарлыг татаад галдаж орхилоо. Джейсон ч буугараа онлож ганц хуссан мань 8 айлжийг уурлуулаадглаа. Ямар ч гэсэн бөгөөд алуулчулгүй эсэн мэнд шатан дээр гарч ирэхэд "Сэрэдэ чата яасан хайцсан юм уу?" гэхийг сонссон Грэм би яваад ирэл гэж байна. Мань хүн жир хүн болсноо харуулж сэлж очиод жадаа авч бас бус тасарсан олсоо янзлав. Цаагуурын сүйдэгнэж байсан 8 айлж манай хүнийг гээд ирэхэд гэрийнхнээ татаж аваад 8 айлжин бороогийн хідэн тэмдрүүлэг нүдэж хаялаа. Ингээд дээшээ гарч байшингийн усч хурдацтай ихсэж манай хэд усан дор ороход өнөө нөхөр яг зүглээд ирж явна. Энч олсоо татаж краштай байгаа тэргээ ажилуулад 8 айлжин нөхрийг тулж ирэхтэн Джейсон бороо жадаа зоогоо тавив. Машинч мань хүнийг зад татаж бас болоогүй крашин шалт цөмөрч гэрийн хамаг усыг ховхсороо таялаа. Манай хэдэд нэг юм гарах боломж олдлоо гэсэн хаалга дахиад цоожтой. Тэгэхэр нь худаг гаргаж ирээд мань нөхөр дээр очиод "За мөн 8 айлжны нэр гутаасан дурак минь бидний гарах эсвэл чамайг ална шүү" гэж хэрэндэл 8 айлжин баачгаг сүрдүүлэх гэж үзнэ. Энэ үеэр нь руу "Хэрвээ та түүнийг алчихвал бид хязгаарч гарахгүй аава" гэж хэлхийг сонссон Джейсон нэрэн юу вэ гэж бодох бөгөөд өнөө амар 8 айлчиг нөхөрч ботхонууд гаргаад байна. Тэртээ олон жилийн өмнө охиноо "Над дээр ирдэг нь их сайн юм шиг байсан" гэдэг үгийг санаж ер нь энэ бүх цаг хугацаанд гэр бүлээ хамгаалах гэж таарсан бүхнээ устгаж алж хядаж явснаа санан өнөө ботхон үдтэй нөхрийн олсыг тайлж өгч хутгаа аяв. Ботхон үдэд ч манай хэдийн хаалгыг онгоолгож өгөж нэг юм гадаах ертөнцлөө гарч ирвэ гэж. Цаанаас ботхонгийн найзууд ирж манай хэдийг сэжигтэй нараггүй тойрсон байхад ботхон үдэд нэг юм гарч ирж болиулаад яваад өгч байгаамаа. Гол дөрүүд маань нэг юм гарсан болохоор Джейсонгийн бороо овоохож усан борооноор юу ч хүн урж унаж байгаа юм. Удалгүй борооц зогсож нарч гарч гадаах ертөнц бүхэлдээ шахуу усан дарагдсан байгааг харна. Манай хэд ч Джейсны тэр жил краштай хийгээгүй машинаас загасны уурга авч харийнхан гэж орлоод байсан хөршийнхөө завыг аван шинэ гэр хайхаар далаад гарав. Эцэст нь нэгэн манай муу сэргэлэн бороо охины энэрэнгүү зан ботхон үдтэй алуурчин гэр бүлээ хамгаалах гэсэн Джейсон хоёрыг аварч байгаа юм. Тэнгист гарахад холбоогоор хальт нэг нөхрийн гянах дуу сонсогдож кино маань дуусдаг.